JCI Progress салбар байгууллагаас 2026 онд хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулж байна. Сая загас төсөл. Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрлөөс үүсэх органик бохирдол, хууль бус агнуурын нөлөөгөөр туулгын загасны нөөц багассан. Иймээс туулгал болон түүний цутгал голуудын загасны тоог нэмэгдүүлэх, зарим устсан загасыг сэргээ нутагшуулах хэрэгцээ шаардлага тулгарсан. Зэвэг загас нь гол усны цэвэр цэнгэг байдлыг сайжруулдаг. Тиймээс JCI Progress салбар байгууллагаас туулгалд зэвэг загас нутагшуулах сая загас төслийг 10 жилийн турш амжилттай хэрэгжүүллээ. Одоо сая загас төсөл нь одоос 10 жилийн өмнө санаачлагдаад тэгээд өнөөдрийн байдлаар одоо 10 жилдээ орцсон явж байна. Тэгээд 2026 оныг бол бид сая загас төслийнхаа хаалтын арга хэмжээ буюу сүүлийн хамгийн хариуцлагатай үе шат гэж харж байгаа. Тэгээд 2026 онд бол бид нэр одоо үлдэгдэл сая загас төслийнхаа хүрээндээ үлдэгдэл одоо нийлүүлсэн төслийнх нь одоо тоогоор тутаж байгаа буюу 130 орчим мянган жарамхайг ер нь туулгалт нийлүүлээ гэсэн төлөвлөгөөтэй байна. Бид зэрэг нөө бид нар өөрсдөө одоо Монгол улсын хэмжээнд хүн амын бараг 50% нь бараг Улаанбаатар хотод амьдарч байна. Нөгөө талаасаа туул одоо гол мань үрээ Улаанбаатараас яг тэг голоор нэг дамжин өнгөрдөг. Нөгөө талаасаа голын тэнцвэрт байдал, урсгал, хог хаягдал ер нь бол нэг одоо хүний оролцоотой бохирдлууд маш ихээр байдаг. Тэгээд бидний хувьд бол одоо яг тэрхүү хүний оролцоотой бохирдлыг цаашлаад бас цэнгийг хүснийхэн нөхцөл байдал алдагдж байгаа дайрн төлөхөө одоо яг энийг хөө голдрлыг экологийн тэцэрт байдлыг хадгалах зорилгоор одоо туулгын ихэнх хавцаа яг тэрхүү яг жарамхаануудыг нийлүүлээд бас тодорхой хэмжээний яг одоо голын голдрлын тодорхой хэмжээ жарамхаануудаа яг илүү их оршуулах төрөл ангийн нэмэгдүүлэх зорилгоор зорилт тавьсан. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 870 мянган жарамхайг туулгалдоо тавиад байна. Зэвэг загсыг туулгалд нутагшуулснаар туулгалын усны цэвэр цэнгэг байдлыг сайжруулж, байгалийн нөөцийг сэргээж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой. Мэдээж хэрэг бид хэдийн хувьд бол одоо яг энэ төслийг санаачилж байгаа ч гэсэн яг гардын зохион байгуулж яг энэ ажлыг хүндийг нугалж байгаа бол мэдээж хэрэг байгаль экологийн хамгаалах одоо туул ижил сан маань бол яг энэ дээр яг гардын яг лаборатори аргаар үржүүлэхийн одоо яг хэлбэрээр тухайн жарамхаануудыг нас одоо яг гол руу нийлүүлэх боломжтой байдлаа. Дээрээс нь яагаад яг энэ лабораториараа үржүүлдэг вэ гэхээр дөнгөж одоо яг загасны төрс байгаагаас жижигхэн жарамхаа болоод яг амьдрах орчиндөө бэлтгэхдээ бол ер нь хорогдол нь маш өндөр байдаг юм. 90 гаруй хувьтай хорогддог юм. Тэгэхээр энийг нь тодорхой хэмжээний амьдрах чадамжтай болох лабораториараа үржүүлсэн нь эргээд одоо бидэд хамгийн гол ажлын нэг хэсэг байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай хамгийн гол үүрэгтэй ажил нь туул ижил сан байгаа. Төслийн хүрээнд 2026 оны 4-р сард их сүрэг барих ажил хийгдэнэ. Хээл авсан 70-90 тонны загсыг тусгай зориулалтаар хөвсгөл, архангаа, орхон, сэлэнгээс авчирна. Авчирсан загсаа жарамхай болтол тусгай зориулалтаар лабораторийн аргаар 3 сарын хугацаанд бойжуулна. 2026 оны 7-р сард жарамхайгаа туулгал тавих ажлыг хийхээр төлөвлөж байна. Эрхчлэн өрөөнд бол 2026 онд бид тодорхой хэмжээний зэвэг загасныхаа одоо их сэргээс тодорхой хэмжээний загаснуудыг авчран лабораторийн аргаар одоо үржүүлэн одоо 2026 онд үлдэгдэл 130 гаруй мянган жарамхайг нийлүүлэх гэсэн төлөвлөгөөтэй байгаа байна. Нэн төрөнд тэгэхээр энэхүү одоо жарамхайг нийлүүлэхээс наана тэгэхээр энэхүү төслөөр фандрейсинг буюу хөрөнгө босгох шаардлагатай байгаа. Тэгээд энэхүү боссон хөрөнгөөр бол одоо тухайн төслөө амжилтаар дуусгах хэрэгцээт шаардлагуудыг хангаж ажиллана. Тэгээд энэ маань эргээд манай Улаанбаатар хотын одоо тэр дундаа туул голын маань байгаль эколог эргээр нөлөөлөх болов гэж харж байна. Тэр дундаа зэвэг загсыг сонгосон шалтгаан бол зэвэг загас маань өөрөө цэнгийн усны одоо яг индикатор загас гэж нэрлэгддэг. Нөгөө талаас яг одоо цэнгийн уснийхаа яг тэр доторх одоо экологийн тэнцвэрт аягүй эргээд нөлөөлдөг учраас бид нэр энэ дээр томоохон зорилттой чиглэн ажиллаж байгаа. Сая загас төсөл